Өнөөдөр хамгийн өндөр төлбөртэй сургуулийн төлбөр гэхэд хотын Аз зэрэглэлийн бүс дэх нэг өрөө байрны үнэтэй тэнцэж байна. Тодорхойлбол International School of Улаанбаатар сургуулийн хувьд 42 сая, Орчлон бүрэн дунд сургууль 8 сая, Хоббит сургууль 6 сая, харин олонлог сургууль 3 сая, Санд сургууль 3 сая 4 сая төгрөгийн төлбөртэй байна. Хувийн дунд сургуулийн төлбөр чанартайгаа уялдаж байгаа хэсэг асуудлыг тодорхойлохоор салбарын яамнаар ирсэн боловч хувийн дунд сургууль бол хувийн хвшлийн байгууллага учраас тухайн сургуулийн сургалтын чанар болоод төлбөр дээр хяналт тавих боломжгүй. Энэ бол тухайн сургуулийн дотоод дүрм журмаар зохицуулагдах асуудал гэхээс өөр хариулт өгөхөөс татгалзсан юм а. Ихтэй сургуулиас өндөр төлбөртэй хувийн хвшлийн дунд сургуулийн сургалтын чанар тавих нэгдсэн хяналт байдаггүй. Зөвхөн стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байна уугүй юу гэдэгт хяналт тавьж, сурагчдын эзлэлтийн ерөнхий шалгалтанд үзүүлсэн амжилтаар нь тухайн сургуулийн сургалтын чанарыг дүгнэдэг гэх мэдээллийг нийслэлийн боловсролын газрын хяналт үнэлгээ шинжилгээний хэлцээний дарга чин тогтох өгж байсан юм а. Зөвхөн эзлэлтийн ерөнхий шалгалтанд үзүүлсэн амжилтаар нь тухайн сургуулийг дүгнэнэ гэдэг хангалтгүй юм. Учир нь ихэнх хувийн дунд сургуулиуд англи хэл заадаг. Гэтэл бүхэл бүтэн 5-аас 6 жил хувийн дунд сургууль суралцсан дунд ангийн сурагчид ABC гэж мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гарсаар байна. Ийм байхад зөвхөн багшийн мэдлэг чадвар, сургуулийн нэр хүнд, төгсөгчдийн үзүүлсэн амжилтаар хувийн дунд сургуулиудыг дүгнэх нь өрөөсгөл ойлголт юм а.